Яг бид хүүхдээ чинь баярлуулах гэсэн. Цэргийн баярын минь түргээд баярлуулах гэсэн гэж. Хаа ууч гисэн те? Цэргийн баярын минь түрг яад үүдэ. Баярлаа. Ариг уудгүй үстэй. Цэргийн аль фаас нь. Ингээд цэргийн баяр. Нэг хүнийг баярлуулъя гэж байна. Нэг цэргийн аль хаасан хүнийг баярлуулъя гэж бодож байна. Ууд суугаад хөдлөх орондоос цагдаа торгуулчлаа. Өсөө зүгөө ингэж хэмтэлтэндээ би ийм доор суугаад хөдлөөд өсөө хийж авсан чинь намайг хараад өсөө хийх гинэ. Яг өсөө хийчихээ хөдлөөгөө жоо яатсан байна. Харчин ба. Миний бороо. Тэ эцгийн баяр болж байгаа. Зүрийн албаа сэтгэгээр бас тэ мөн хийсгэж байгаа ч гэсэн наануу цаануудаа байдаг одоо бас амьдрал ойлгодог байв. Өнөөдөр одоо яагаад ч юм цагдаа нар зөндөө байна. Нүгсүү болгоомж гараад ирсэн шүү дээ. За тэгээд энэ бүлчлэг одоо хийж байгаа бүх бичвэртэй эцгийн баярын яа сайхан баярлцаагаарай. Энэ унаалгаа дээр утсан магаага авчаад ингээд үзсэн. Биччихээ. Дөрөв одоо. Аас. Мөрөө. Ариг уудгүй үстэй. Цэргийн аль фаас нь. Хаасаа. Ха? 3 жил авсан. 3 жил аль фаасаа. Хаана хаасан бэ? Зүүнбай. Зүүнбайнда. Чаги хоноо. За. Өнөөдөр цэргийн баяр таах те. За баярлалаа. За. Яаж баярлах вэ? Би одоо тань аваа хөтө хоолн дийдэхгүй. За. Баяр үргээ тань. Намартаасаа. Цэргийн 3 жилийн аль фаас юм уу те? За. Сайхан баярлалаа те. За. Баярлалаа. Сая яг нэг цэргийн цэртэй залуу өссөн хүн ихч явж байгаа юм. Сад уулзчихъя гэж бодсон чи энэ автобус суучлаа. За хаана болно гэж зүүн салаа авдаг. Яах вэ? Хаад үздэг ч юм бэлөө. Магадгүй би төрүүлээд болцсон бол бас бүргээд өгч боломж байсан байж. Магадгүй өнөөдөр ч одоо эрт цэргийн баяр шүү дээ. Тэгээд ирчүүд минь харигдарсгүй сайхан гэр орондоо халуун хоолтой гоё тэмдэглээрээ. Тэгээд манай залуучуудад авахантай сая эмэгтэйчүүдэд баярлуулсан 3 сарын 8-нд зөрүүлээд манай эмэгтэйчүүд маань ирчүүдийг дуртай идэх дуртай хоол орно тий тайлаад. Тэгээд орой ширээгээд орой талбай амлаараа гоё байлцах баха. Миний үд ч гэсэн гэр бүлтэйгээ бас орой гэртээ хоол идэж та байлгсан бодолтой. Нэгэнт энэ хүртлэх дагаад ирсэн юм чинь. Уулзаад үзчихдэг юм билүү дээ. Хаа өрөх нь тэр газар нь очиод гэж бодлоо. За энэ автобусны бодол дээр сая камера дөнгөж сэнгэлсэн чинь уучлаа нөгөө хоёр маань. За хашаал. Тэрс энэ карманаас тарчих юм болоо. Тэ хөдөлгөөнд саад зуултаад байж магадгүй болцоод энэ төсөөд байна. Уучлаарай ойлгоорой. Хаашаа гарч энэ аймагаас ирсэн. Тийх ойрхон байсан болохоор энэ бодмаар орчихоо. Тийш шинээр байж магадгүй. Хил ойрхон орсон. Яг тийм. Нүгээр орчихсон. Сайн байна уу гिचээ? Би таныг бүр давхрын автобусны бодол дээрээс дагаад сая автобус гүгөө ууд нь би тантай уулзъя гэсэн чи та автобусд суучихгүй юу? Тэгээд сая ойрхон иргэж байгаа юм болов гэж хаа өрхийн той. Ойрхон ирсэн юм уу? Яг нөгөө төв зам дээр болохоор би яаж чадсан бэ те.
Яг бид хүүхдийн чинь баярлуулах гэсэн. Цэргийн баярын минь түргээд баярлуулах гэсэн гэж. Одоо цэргийн хаав ч гэсэн те цэргийн баярын минь түргий яад үүдэ. Баярлаа. Нэр хин бэ? Содот. Содот руу те. Хэдэн настайхан бэ? 10. За. Би ямар ч байсан та хоёрыг нэг баярлуулчих гэж бодоод тэгээ бүр хаасан нөгөө яг юун дээр явж байгаа чи хаарсан байхгүй уулна. Тэгээ тойроод буцаад ирсэн чи та хоёр яг автобусан суучдгээ. Тэгээд нөгөө автобуснаас чи араас таарсаар байгаа. Нэг хэлчих. Яачаа? Шүү дээ. Би мэдэхгүй шүү дээ. Тэ? Та хоёрыг ойрох юм уу? Суух уу? Би ядаж түлхээд үгүй машинаа энэ хайчих. Тэгвэл би түрээд үгүй. За яг уу. Үрэгч. Хоёрыг би уул нойрох ирэх юм байх гэж бодохгүй юу? Та шүү дээ авах гэдэг юм уу? За. Юу яг уу та миний утсыг тэмдэж авч. Шүдний би юу асуугаад үгүй. Та надад залгаад өгч. Би уцаа тэмдэж өгч. За авчихгүй. За. Шүд хідээр авахыг л асуух юм байна тийм үү? Би машинаа. Тийм үү. Төлбөр мөнгийг нь өгсөн шилжүүлчих. Чи надад тэгвэл утасны дугаарыг яагаад өгсөн рүүгээ мессежээр явуулчих. Би энэ хүнд утасны дугаарыг нь бичиж өгөөд явуулчих. Юу? 21 дээрээ содон дотроо. За. Би энэ нэг таньдаг шүдний техникч залуутай ярьчлаа. Тэгсэн над утасны дугаарыг нөгөөд явуулъя гинэ. Тэгээ би төлбөрийг юу ач за явууч. Тэгээ та хоёрт нэг удаа ингээд тосоолоод дүүг бас ингээд хараад цэргийн баяр үе минь хүргээд ингэж байгаа шахын доо тэгээд удахгүй идгээд хөл дээрээ усаад ир цэргийн ард хаагараа за яахын доо. За. Зэрэг ах гэжтэй нусаа хацтай амар суултай гэж. Гэтэ нөө бус доорнуудыг бол хайх. Юу? Цэргийн юм. За. Чи ер нь бол цэргийн ард хаа сонирхолтой байна те? Зөө. Цэргийн яг мэдсэн яг цэргийн асаа яг юм. Одоо тийгштэй. Тэгэл цэргийн аль хаагаад имч болж байна. Бас олон улсын ихийг сахиулах бас газар явж болж шүү дээ. Бас имч болсон. Тэ? Би тань руу шүд авах мөнгөний явуулчих. Тэхүү гэж. Болж байна. Дүү нэг YouTube дээр бичлэг хийдэг. Тэгээ энэ дээр нэг жижиг камер байгаа. Та анзаарсан багтаа дүүсээ. Тэг чаашээ. За. Мистер Болко гэдэг байгаа шээ. Тэг. Яг хөө наа хүн чинь танд айгүй шүдэж өнгөж аваад гэх юм байна. Би гэхдээ ярьчин. Та гэхдээ яваадаач мөнгө гэх юм бол наа мөнгөөс өгч байгаа. Сая ерөнхийдөө нөгөө шүднийхэн хитэн дүүрэг болдгийг нь асуусан шүү дээ. Тэгэхээр энэ юун дээр содон хороололд яваад ч шүдний юм байна гэсэн шүү. За дүүс мэдхгүй. Тэгээд наа утас руугаа ярьчих шүү дээ, тий? Уцаа энэ нөгөө шүдний юмгийн утас ш наачаа. Ээж өгт юу шүд байна? Юу? За. Баярлаа. Амжилт хүсье. Амжилт. Удахгүй идгээд хөл дөрөө усаад тэгээд зэрэг албаа гараа за яахын доо. За. Саний хүмүүс маань бас ээж нь шүдэн нэлээ асуудалтай байгаа юм байна. Тэгээд өвдөд байна гэдэг чиг нэг стопыг таньдаг юм ч өнөө шүдний юм мэдгүй хідээр авт юм бол гэхээр нөгөө манай шүдний техникч залуу Отгон баяр маань байдаг. Отгон баяраасаа би асуугаад нэмлэг байгаа юу шүд хідээр хадгаар асуусаар энэ содон хороолоод нэг хүн байдаг. Утасны дугаарыг явуулчлаа. Тэгээд утасны дугаарыг би бас мөнгөний шийдвэр өгчлөө. Амжилттай. Хүүхдээ өнөөдөр цэргийн баяраар баярлуулаад тэгээд дээрээс нь өөрийнхөө шүдний асуудлыг шийдчих баха. Тэгээд өчлөө гэж бодлоо шүү. Тэгээд нэг гэр бүл ч гэсэн аз жаргал сайхан нэмсэл одоо түүнч тодорхойлж чадсан болоод одоо манай көдөд зорилго сан тэр тэгээд ирчүүд маань ир цэргийнхаа баярыг сайхан баярлаарай. Тэгээд ир цэргийн алба хаасан хүнийг баярлууллаа. Мөн тэрэг зэрэгтэй байгаа. Тэгээд бос идгээд ир цэргийн албыг хаах хүсэл мөрөөдөлтэй цагтаа болох сонирхолтой ийм дүү хөөс баярлуулж та. Баярлалаа.